Үзэгчтэй ажлын өдрийн мэдээллийн хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжилж байна. Өнөөдөр манай зочноор Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Ган Тулга оролцож байгаа юм аа. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өртөн гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч ярилцж байгаад маш их баярлалаа. Өнөөдөр та бүхэн ярилцах гол сэдэв бол өнгөрсөн 7 хоногт Тагнуулын ерөнхий газраас танаа намын байранд орж нэгжлэг шалгалт хийсэн гэдэг зүйл байгаа тийм ээ. Тэгэхээр энэ шалгалтыг бол танаа намын зүгээс хууль бус юм аа, эрх зүйн ийм үндэслэл акт байхгүй юм аа гэдэг тайлбарыг өгсөн талаар энэ талаар ярихгүй юу? 10 сарын 22-ны өдөр манай сонины бодлого хариуцсан улс төрийн ахлах ажилтан дээр нь манай нэг гэрээт ажилтан байгаа юм л да. Одоо нөгөө хэвлэлийн их бэлтгэгч. Энэ хоёрыг гэрт нь очиж өөрийн одоо ямар нэгэн зөвшөөрөл үзүүлгүйгээр өөрийнх нь одоо иргэн хүний эрх үүргийг өөрсөнд нь танилцуулгүйгээр өөрөөр хэлбэл өмгөөлөгчгүйгээр шөнийн одоо 1 цаг үе Тагнуулын ерөнхий газар аваачиж мэдүүлэг авсан асуудал мөн олон цагаар саатуулсан асуудал бол байгаа. Мөн дараагийн 22-ны өдөр нь Монгол Ардын намын төв байранд албан ажлын өрөөнд ямар нэгэн прокурорын зөвшөөрлгүйгээр орж мөн манай тэр гэрээт ажилтны компьютерийн хард дискийг авч явсан ийм асуудал гарсан. Энэ асуудлыг бол бид нар холбогдох ямар нэгэн байгууллагын зөвшөөрлгөөс гадна Монгол улсын үндсэн хуулийн тодорхой заалтууд дээр нь эрүүгийн байцаан шийдэх хуулийн бас олон заалтууд Тагнуулын одоо байгууллагын тухай хуулийн олон заалтуудыг зөрчсөн байна гэдэг асуудал нэгд. Нөгөө талаар одоо манай хүмүүсийг айлгах мөн одоо хуурам эхлэх замаар манад ажиллаж исэн газрын даргаыг хэлс хэрэгт гүтгэж ямар нэгэн байдлаар хууль шүүхийн байгууллагаар ялангуяа шүүхийн бүх шатны байгууллагаар эцлэн шийдвэр гарах нь байтугай манай тэр ажиллаж исэн газрын даргаас өөрөөс нь ч гэсэн мэдүүлэг аваагүй. Тэр газрын даргаыг хариуцсан ажилтдаг манай намын удирдах ажилтнуудаас ямар нэгэн лавлгаа авалгүйгээр хэвлэл тандна гэдэг бол энэ бол улс төрийн тодорхой зорилготой асуудал байна гэдэг ийм байдлаар хандсан. Тэгээ бид бүхэн энэ асуудлыг одоо авилгатай тэмцэх газар холбогдох энэ асуудлыг энэ сайн минь хэлсэн бүх юмыг шалгаж өгнө гэдэг байдлаар авилгатай тэмцэх газар хандсан байгаа. Дээр нь хэвлэлийн хурал хийх болсон хамгийн гол шалтгаан бол бид нар нэгд бол мэдээж тодорхой байгууллага учраас өөрийнхөө ажилтнуудыг хамгаалах, эрхийг хамгаалах үүрэгтэйгээс гадна манад ажиллаж байгаад гарсан ч гэсэн бас манай намын ба хурлын гишүүний хувьд манай хэвлэл мэдээлэл олон нийт мэдээлэл технологийн газрын дараа ажиллаж байсан Дэмбэрлийг бол бид нар улс төрийн хувьд, улс төрийн намын байгууллагын хувьд улс төрийн хамгаалтаа авна гэдгийг мэдгэж байгаа. Мөн түүчлэн бидний хамгийн санаа зовоож байгаа нь бол сая ингээд хэвлэлийн хурал хийсний дараагаараа бол хэвлэлүүдээр нэг сайн яваагүй байна лээ. Бид нар юмаа хүргэж ойлгуулж чадаагүй юм уу гэж бодож байгаа. Гол нь манай ажилтны компьютерийн хард дискийг авсан асуудал дээр бид нар нэлээд санаа зовж байгаа. Яагаад гэвэл хард дискийг авахдаа тухайлбал хард дискийг авахын тулд ямар нэгэн одоо хүлээлтсэн акт протокол байх ёстой л доо. Энийг хийгээг байгаа. Хард дискийг авахын хүлээлцэхийн тулд хард дискэн дээр байгаа бүх файлуудыг нээх ёстой. Файлуудын ерөнхий утгыг бичих ёстой. Тэгээд тэр манай эзэмшиж байгаа ажилтнаар гар үсэг зурулаад дээр нь 2-ын зэрэг хөндлөнгийн гэрч байгаад авсан бол бид нарт айх санаа зовх юм алга. Хэрвээ ингэ явсан бол бид нар хэвлэлийн хурлыг хийх шаардлагач байхгүй. Тэрийг мэдээж улс төрийн зорилгоор энд асуудалд хандж байгаа учраас за одоо улсын хурлын гишүүд рүү өөрийнх нь утсан зөвлөлөө мессеж хүрээд ирж байна шүү дээ. Тэгэхээр энэ мэдээлэл технологийн ямар өндөр түвшинд хөгжсөн байгаа юм тий. Тэр зөвхөн тэр манай хард дискэн дээр захын одоо энгийн хэрэглээний програмдаар ажилладаг хүн ямар нэгэн одоо монтаж өөрөөр хэлбэл энэ нууц гэрээ хийсэн байна гэдэг минь оруулчих ч юм уу
Өөр одоо улс төрийн янз бүрийн өөр зорилгоор энэ дээр юм хийж чаад манай ажилтан хийгээд манай намыг ямар нэгэн байдалд гүтгэж байгаа юм биш үстэй гэдэг энэ болгоомжлоор л бид нэр хэвлэлийн хурал хийж хандсан юм. Тэгэхээр энэ асуудлыг бол одоо энэ нууц гэрээг бол танаа намын зүгээрс хийсэн гэдэг мэдээлэл өгснээр дараа танайхан бол энэ мэдээллийг ирс ницаасан тийм ээ. Тэгэхээр үүнийг ницаах ямар нэгэн тийм одоо жишээлбэл саяын энэ ярьсан зүйл тэр юм одоо монтаж хийчихгүй гэдэг зүйлээс одоо сэргийлэх тийм хариу баримт нотолгоо та нарт одоо бий болов. Мэдээж тэр дискэн дээр болон тэр манай хардагдаад байгаа газрын дээр бол энийг хийхгүй. Энд хэд хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна. Нэг тэр нууц гэрээ авсралт гэдэг байгаа тэр нууц гэдэг юм байгаа штэ. Тэр бол ардчилсан нам Монгол ардын хувьсгалт намын хамтын ажиллагааны гэрээгээд намын хоёр дарга зогсож жогоод олон түүний нүдэн дээр хариу сүсээр хэвлэл мэдээлэл ил болцсон тэр гэрээний хураангуул юм байлээ штэ. Зөв ингээл товч харахад хураангуу. Би их нарийн ярьж шүү хураангуу. Тэрийг манай нам яахыг хийж манай намд ямар ашиг сонирхол байгаа ямар зорилго байгаа. Тэрийг бид нар хийх ямар шаардлагагүй. Нөгөө талаар манай намын PR-ын бодлого бол ил байдаг. Яагаад ил байдаг гэх юм бол бид нар тийм хар юм хийх, муу юм хийдэггүй учраас бидний бодлого ил байгаа. Бид нар ямар юмдаар үндэслэж PR-ын бодлого боловсруулдаг гэвэл ямар нэгэн лог сэтгэлгээ ч юм уу, ямар нэгэн учир шалтгааны талаас нь ч хайдаггүй. Яг бодиттой баримт ёстой нөгөө цагаан цаасан дээр хараар бичигдсэн эсвэл яг үйлдэл дээр нь одоо баримтжуулаад автсан ийм зүйлийг нүдээр харж агаад манай PR-ын ажлын хэсэг тодорхой санал боловсруулдаг. Гэхдээ тэр боловсруулахын өмнө намын дарга юм уу, намын ерөнхий нарийн бичгийн дарга юм уу, эсвэл бүлгийн дарга энэ гурван дарга надад өгөрөг өгдөг. Ийм асуудлаар одоо анхаарал таав судалгаа хийгээч гэж. Тэр дагуунд би хүмүүстээ өргөөд боловсруулалт хийгээд эргээд эцсийн шийдвэрийг зөвлөө би өгдөг. Тэгэхээр саяын тэр юм бол тийм юм хийх шаардлага нэгт биднэрт байхгүйс гадна манай дарга нараас ямар нэгэн надад чиглэл өгөөгүй би доошоо ямар нэгэн чиглэл өгөөгүй л байгаа байхгүй юу? Хамгийн бодит юм. Нөгөө талаас ажилласаа халагдцсан хүн, ажлаа өгөө гарцсан хүн шүү дээ тэмэрэл. Намда хайртай байлаа гэхэд намда тийм хийх үү? Ирж хийх үү гэж үгүй шүү дээ. Нэгд хүн ажлаа өгөөд өөрөө хувийн ажиллаа хийгээд явцсан хүн эргэж ирээл доод өөрийнх нь байсан ажилтнуудад аливаа чи энийг хийгээд гэх юм хийх үү? Энэ бол тийм блог хавуулга байхгүй. Би зүгээр хүмүүстэйгээ ярьж байхдаар хүмүүстэй ч их ярьж гэн яг манай намын зарим гишүүд санаа зовж гэн улсын хурлынхаа бүлгийнхэнтэй би бас санал солилцож байгаа л доо. Тэгээ энд хэд хэдэн зүйлийг надад хэлж байгаа. Гэтэ энэ бол хүмүүсийн одоо төвшүүлж байгаа таамаг буюу хүн хардах хэрэгтэй шүү дээ. Тэр гурван зүйлийг надад хэлж байгаа. Нэгд энэ бол зүгээр гар үсэг зурсан хоёр намын дараад тал засгсан чадвар муутай буюу эсвэл монголчуудын одоо зан заншил сэтгэл зүг мэддэггүй гадныхны одоо PR-чдын саналыг яаран сандар нэг аваа хэрэгжүүлээд ийм төвөгтэй байдал өөрснөө оруулчихж байгаа юм шиг үстэй гэсэн нэг хандлага. Энэ би авсралтыг ярьж штт. Нөгөө нэг авсралтай нэг зүйл бол ингээд аливаа нэг юмд ингээд хүндрээд ирлээ штт. Энэ гэрийг зурснараа ардчилсан нам дотор өөрт нь асуудал үүслээ. За хувьсгалт нам дотор асуудал үүсч байгаа. Тэр ардсан нам дотор ямар асуудал үүслээ гэхээр эрхээ биш ардчилсан намын намынхан дотоод ардчлалын механизм ажиллаад Улаанбаатар хотын намын хорооны дарга Батүл тэргүүтээ Улаанбаатар хот нийслэлийн намын хорооных нь эсрэг байр суурьтай байна. Батулга тэргүүтээ Монголын ардсан холбооныхан эсрэг байна. Улсын хурлын бүлгийн зарим гишүүд нь ингээ эсрэгүүцээд ирлээ штэ. Тэгээ хүнд байдалд оронгуудаа асуудлыг саарамжуулах гэсэн одоо өөрөөр хэлбэл өөрсөөсөө хөндөрүүлэх гэсэн улсууд зориуд ийм зохиогоод гаргацсан байгаа юм биш үстэй гэсэн нэг таамаг. Нөгөө талаар их тийм үнэнд ойрхон нэг таамаг байгаа. Тэр нь манай Дэмбэрл яг надад л нэг сар гаруй өмнө өөрөө бол хувийн шалтгаанаар би ер нь ажиллаа өгмөр та дараагийнхаа хүнийг бодож огороо гэдэг саналаа бол хэлсэн. Яг намын дарга ерөнхий даргатаа бол тэр чин 4 дахь өдөр гэдэг чинь тэр гэрээ том гэрээ зурагдахаас
2-3 хоногийн өмнө өргөлөөч өгсөн байл. Өргөлөөч өгсөн бид нар 22-нд буюу эх нэгдүгээр өдөр нь ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас нь чөлөөлөөд манай улс төрийн ахлах ажилтан орлоод байж байгаа. Ийм юмыг яг тэмбэрэл ажиллаа өглөө гэдгийг мэдээд хин нэгэн PR чин за тэмбэрэл ажиллаа өгж байгаа юм байна. Энэ дээр зөрчилгээд тоглоод энэ гэрээ гаргаж ирж байгаад дараа нь ийм сенсац тэгдэ гэдэг асуудал байсан байхыг үгүйсэхгүй гэдэг ийм таамаглал уу версиг бол хүмүүс төвшүүлээд байгаа. Ийм л юм байна нөхөөс манахаас хийх ямар ч тийм шаардлага байхгүй. За яг шаардлага байхгүй гэж ярьж байна л гэхдээ яг одоогоор одоо энэ нөхцөл байдлыг одоо саарамжуулах тийм баримт бодиттой баримт одоо байхгүй гэсэн үг. Бодиттой баримт тодорхой шүү дээ. Манай ажилтны компьютерийн хард дискэн дээр юм байхгүй л байгаа байхгүй юу? Тэд нар өөрсөө нь монтажлж оруулахгүй бол нэг юм байхгүй. Нөгөө талаар яг дэмбэрлэлээс өөрөөс нь тайлбар авах л байгаа байхгүй. Гуравт нь энийг шууд хариуцдаг ядаж надаас нэг лавлага авах л байгаа байхгүй. Ядаж нь уцаар яриад та чиглэлсэн юм уу ч гэдэг юм уу нэг юм асууж болно доо. Дээр нь бол манай тэр ажилтнууд шөнө орон цагаар хоригдож явахдаа ер нь бид нар бол намынхаа удирдлагуудад хэлье гэдэг асуудлыг тавьсан юм байна л. Тэгтэн удирдлагуудад хэлж хэрэггүй, санаа зовлт байхгүй. Энийг тэгж өндөр ахгуулад яах юм бэ л гэдэг яриад байгаа. Тэгэхээр тэр шөнийн цагаар дуудаж байцаасан хорьсон тэр хоёр хүн маань одоо тэр хоёр хүнийг ямар асуудлаар байцаасан бол юу гэсэн асуулт тавьж байсан бол тэр талаар ярих боломжтой байна. Гэхдээ тэр чинь л бас боломжгүй шүү дээ. Яагаад гэвэл нэгэнтэл үнэхээр тагнуулын ерөнхий газарт тийм эрх нь байгаад. Манай хуульчдын ярьж байгаагаар бол тийм эрх тагнуулын ерөнхий газар байхгүй гэж байгаа. Баттуулгаач хэлсэн шүү дээ. Тагнуулын ерөнхий газар сэтгүүлчдийг ингэж асууж ивэл за энэ бол ноцтой асуудал. Яагаад ноцтой гэвэл ерөнхий сайд өөрийнхөө шууд харьяанд байдаг тусгай албыг хувийн мөрдөх төвчөөшгөө болгож ингэж яаж болохгүй гэдгийг хэлсэн. Тэгэхээр яг тэнд асуугаад энэ төр яваад юу асуусан яасан гэдгийг би жишээлбэл хоёр ажилтнаас нь тэгж байцааж асууж болохгүй шүү дээ. Нэгэн талаас хуулийн хүрээнд явж байвал энэ чинь нөгөө гүйцэтгэх ажлын бас нууц байдаг учраас энэ тал дээр би юм асуугаагүй манай хоёр ажилтан надад юм яриаггүй. Тэр хоёр ажилтны хувьд ямар одоо албан тушаал өөрөө гүйцэтгэж байсан юм бол? Манай хоёр ажилтан би түрүү хэллээ шүү дээ. Нэг нь сонины бодлого хариуц улс төрийн ахлах ажилтан гэдэг эмэгтэй байгаа. Нөгөөх нь манай гэрээт манай үндсэн ажилтан биш л дээ гэрээт зүгээр нэг бас нэг уриллага нэг ойр зурх юмны хэвлэлийг их бэлтждэг тэгэр ажилтан л байгаа л та. Тэгэхээр Дэмбэрэл гэдэг хүнийг ажлаас гарсан гэдэг ярьсан тийм ээ. Тэгэхээр Дэмбэрэл гэдэг хүнийг ер нь тэр асуудал гарахаас өмнө ажлаас гарсан яг хэдний өдөр хэдэн цагийн үед тэр ажлаас халах, ажлыг ажлаас чөлөөлөх тушаал гарсан юм болоо. Тэр албан ёсны тийм юу байгаа юу? Байл байх уу. Дэмбэрэл өргөдлөө 4 дахь өдөр биччихсэн байд. Би 4 дахь өдөр гэдэг чинь 17 юм шиг байна. Яг өргөдлөө биччихсэний дараагаар 1 дахь өдөр ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан байна. Тэр яваад байгаа нууц гэрээ чинь бол миний санджаагаар 2 дахь 3 дахьаас л явсан байна. Тэгэхээр өчигдөр улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн зүгээс энэ талаар хуралдаад сэтгүүлчид хамт мэдээлэл хийхдээ за энэ талаар бол прокурорын байгууллагад хандна гэж ярьж байсан. Таны ярьж байгаа одоо тагнуулын ерөнхий биш ээ. Авилгатай тэмцэх газрын талаар мэдэгдсэн байна тийм ээ. Тэгэхээр прокурорын ерөнхий газарт хандсан уу, хэзээ хандах вэ? Ер нь юу штэ. Бид нар л намын байр суурийг илэрхийлсэн штэ. Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн хурал гэсэн тоолбогдуулж бид нар хэвлэл мэдээлэл тандаагүй штэ. Бид нар ямар нэгэн прокурорын зөвшөөрлөгөөр манай байгууллага руу хаалтаж орж ирээд бүр одоо ажилтны маань компьютер хард диск аваанууд энэ бол өөрөө ноцтой асуудал. Энэ асуудлаар нь ярьсан. Тэгэхээр бид нар 2 дахь газар хандсан байна. Яг хоо мэдээж авилгатай тэмцэх газар намын нарийн бичгийн дарга хувьд хандсан албан тоотыг би 10 сарын 24-нд явуулсан. Дээр нь бид нар бүлэгтэй хандсан байна. Бүлэг буюу улсын хурлдах 26 гишүүн бүлгийн ажлын алба бүлгийн даргатай хандсан байна. Тэр бүлэг дээр л энэ асуудал дээр ажлын хэсэг гарцсан үзэж байгаа. Ялангуяа манай хүмүүсийг хилэмгдүүлэх, одоо энэ шалгалтын асуудлыг цааш нь үргэлжлүүлэх,
тэр хард дискэн дээр өөрснөө элдв юм гэж үтгэх ийм асуудал мэдээж гарах юм бол улсын хурлын албан ёсны бүтэц буюу Монгол Ардын намын бүлэг байр сууриа илэрхийлэх байхаа л гэж бид нар бодож байгаа. Тэднэрт бол улсын хурлын гишүүд болон бүлэгтэл бол хуулиар олгогдсон эрхүүд байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тагнуулын ерөнхий газрын бүх холбогдох хүмүүсийг одоо дуудаж мэдээлэл авахаас гадна дээр нь тагнуулын ерөнхий газрын шалгалт оруулах, борхоор дагалах, их хурл тухайга бүтцийн байгууллага юу нөгөө хяналтын дэд хороо, ёс зүйн дэд хороо энэ бүх юмдаараа ярих өөр зөндөө олон асуудал байгаа учраас энэ бол дараагийн шатанд манай их хурл дахь бүлгийн асуудал байгаа юм. Тэгэхээр тагнуулын ерөнхий газраас таны хэлсэнчлэн анхандаа нэгжлэг шалгалт хийхдээ бол ямар ч нэгэн тайлбар хийгээгүй гэсэн. За ер нь өнгөрсөн хугацаанд та бүхэн ямар нэгэн тийм нэгжлэг шалгах хийх үндслээ тайлбарсан нь ер нь бол иргэнгийн эргэлзэж байсан бидний ойлгож байгаагаар ямар нэгэн сэжүүр байгаа болоод нэгжлэг шалгалт хийсэн болов уу гэдэг тийм юу юм бэ л шүү дээ. Би тэгээ судлаад энд ганцхан манай нам руу ингэж хандаад байгаа юм гэж судалсан чинь танаа жишээлбэл нэг танаа телевизийн жишээлбэл нэг сэтгүүлчийг асуусан юм байна лээ. Залуу комоос дууж асуусан байлээ. Твиттертэй энэ одоо нөгөө нууц гэдэг авсралтыг тавьсан зөндөө олон манай твиттерчдээс асуусан байгаа юм. За миний мэдээр нэлийн хэдэн сонины бас сонин сайтуудын одоо захирал бүр тэрвитийг л улсын хурлын гишүүний туслах улсын хурлын гишүүний хүртэл асуусан юм шүү. Ийм мөргөн бүрэлдэхүүнтэй л тагнуулын ерөнхий газар асуул яваад байгаа юм л. Тэгэхээр ганцхан хүмүүс манай нам руу гэдэг ахтар энэ ер нь бол нэг тийм улс төржүүлэх гээл байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Нэгээс энэ дээр л бол яг хөө тэр манай намын хөвлийн албаны тэр хариуцсан улсуудыг очиод нэг шалгачихъя юм яачихъя гэж л явсан юм байл. Тэгээс өөр ямар нэгэн юунд холбогдуулаад шалгаад байгаа гэдэг одоо хүртэл үүснэ хэлээгүй шүү дээ. Хэлээгүй байгаа. Юунд холбогдуулаад байгаа юм. Тэгээ чи хүн шалгахтаа бас нэг байгууллагын удирдлага тэр чинь хариуцж байгаа хүмүүсээс бас нэг ийм юм танаа ийм хүмүүсийг бид нар бас нэг асуул авах боллоо. Тэр хүн одоо гэрчээр юм уу? Нэг бол одоо сэжигтэн юм уу? Нэг бол одоо ялтан юм уу? Гэмт хэрэгтэй юм уу? Бүү мэд шүү дээ. Тэрийг хэлэхгүй ийм л хууль ёс юм хийгээд байгаа юм. Энэ бол их ноцтой. Гэтэ энэ ноцтой асуудлыг энэ манай намын асуудал биш. Энэ бол бид нар дээш нь улсын хурлын намын бүлэгтэн тавьсан учраас бүлэг энэ дээр тодорхой байр сууриа илэрхийлж тодорхой арга хэмжээ авах байхаа гэж бодож байгаа. За тэгэхээр өнөөдөр бидний урилгыг хүлээж авч ярилцсанд маш их баярлалаа танд. Эрхэм үзэгчдээ өнөөдөр ажлын өдөр мэдээллийн хөтөлбөрийн зочноор Монгол Ардын намын нарийн бичгийн дарга гант тулгаар оролцлоо. Хөтөлбөр хэсэг хугацааны дараа үргэлжлэх болно.